Сайн уу хөөрхөн хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээр уулзаж байна. Зайнуудыг бичлэг дээр хэдүүлээ дөнгөж сайхан гараад дууссан Physical Asia reality show-ныхаа part 3-ыг хийж байна. За тэгээд дөнгөж сайхан нэвтрүүлэг маань гараад дууссан хэдүүлээ ч гэсэн үр дүнгээ мэдчихсэн. Гэхдээ яг тус reality show-ны одоо тэр тэмцээнүүд нь яг ямар хувь процесстэй болсон ингээд сонсохыг хүсэж байгаа тийм маш товчхон мэдээлэл авахыг хүсэж байгаа хүмүүс байвал тэр хүмүүстэй зориулаад энэ бичлэгээ хийж байгаа. Тэд ялцч нөгөө ажил амьдрал намжихгүй үзэж амжаагүй хүмүүс байгаа байх гэж бодож байна. Бас яг анханасаа яг энэ одоо үүдийн цомрал бичлэг ингээд хийгээд явна гэж хэлснийхаа дагуу энэ бичлэгээ хийж байгаа шүү. Тэгээд таад маань хэрвээ үзэж амжаагүй байвал бичлэгтэй маань хамтаагаарай. Өмнөх бичлэг дээр A зоны буюу Австрали, Филиппин, Солонгос 3 улсын ачаа шийдэлтийн тэмцээнээр Солонгосын тамирчин нэлээд хэцүү байдалд ороод дууссан. Тиймээс одоо та нартай үүнээс хойш үйл явдлыг ярьж өгье. Эдгээр 3 улсын тамирчид маань дахин ээлжлээд ачаагаа шийддэг. 40 дахь тойрог дээр ачааны чингэн хэмж 18 кг болгодог. Австралийн тамирчин Эд бол ямар ч асуудалгүй шийдэж байсан бол Филиппин болон Солонгос улсын тамирчид тийм ч амар биш байгаа нь харагддаг. Бас энэ үеэр Солонгосын тамирчин Амотын өмнөх чин дээр нэлээд асуудалтай байсан буюу давуулж чадахгүй олон алдаж байсан бол энэ үеэр тэрээр хэрхэн шийдэх ёстойгоо ойлгож шийдэх учраа олж дахин алдахгүйгээр маш сайн ачаагаа давуулж эхэлдэг. Энэ үеэр нэг инээдтэй зүйл болдог ба Австралийн багийн бусад тамирчид нь Эдигээс дажгүй юу гэж асуухад Эди хоёр эрхийн хуруугаа өргөөд би өлсөж байна гэж хэлдэг. Энэ үеэр багийнх нь инээж байгаа нь харагддаг ба нэг тийм хөнгөн инээдтэй үйл явдал болсон харагдсан. Ингээд 3 улсын баг тамирчид алддаггүй учраас хугацааг хурдасгаж 20 секундын дотор давуулах ёстой болдог. Энэ үеэр мөн л хинж алддаггүй ба нийт 120 удаа ачаагаа давуулан шийдсэн байдаг. Тиймээс дахин хугацааг багасгаж 15 секундын дотор ачаагаа давуулах хэрэгтэй болдог. Мэдээж энэ үе бол шоу нэвтрүүлгээ Солонгосын баг тамирчид үргэлжлүүлэх үү, Филиппиний баг тамирчид үргэлжлүүлэх үү гэдгээр шийдэх маш чухал үе байсан. Ингээд Филиппиний тамирчин алдаж тэдний баг реалити шоунаас хасагддаг. Мэдээж энэ үеэр эмэгтэй тамирчид нуйлаад маш гунигтай байгаа нь харагдсан. Одоо маш чухал үе эхэлж байна. Энэ бол B зоны багуудын тулаан ба манай Монголын баг тамирчдын өрсөлдөөний үе. Тэмцээний тагимд Монголын баг тамирчид маань төрүүлж орж ирээд модноос унтсан олснуудыг хараад зүгтх юм шүү гэд тэгсэн чинь лав гочир маань маний ч ажил юм шүү наадах чинь гэд хэлдэг. За тэгээд эхний даалгавраа биелүүлж эхэлдэг. Манай хэд ч сайхан тактик юм ярьж байгаад эхний даалгавар буюу саадтай гүйлтийн төрөлд хандаа болон төлгөө нарыг оруулахаар болдог. Энэ удаагийн саадтай гүйлтийн тэмцээнд багуудын гишүүдийн хөөсний хувьд тэнцүү буюу 3 улсын 2-2 тамирчид бүгдээрээ нэг эрэгтэй нэг эмэгтэй гэсэн тэнцвэртэйгээр гарч ирсэн байсан. Энэхүү даалгаврын эхний үедэр Японы тамирчид хамгийн түрүүнд газар зоосон тугийг авч чадсан бол хоёрт Туркийн баг 2 дахь буюу сүүлийн тугийг авч чаддаг. Манай хоёр тамирчны хувьд Турктэй маш ойрхон байсан хэдий ч хандаа маань унаад дөлгөө мөн гүйж байхдаа хөл алдаад энэ удаа хамгийн сүүлд орсон байгаа. Гэхдээ энэ бол зүгээр л хэвэн шүү манайхаа зүгээр л жахан аз тутсан л байдаг. Хоёр дахь үедэр Турк болон Японы баг дахин уралдаж Японы баг тамирчид төрүүлэн хамгийн өндөр 3 оноогоо авч чаддаг. Дараагийн тэмцээн нь баган тогтоох тулаан байсан. Энэ үедэр Монголын багаас жуута бүхэн тамирчин Адиа сүрэн болон холимог тулаанч Инх орвил нар гарч ирсэн. Энэ хоёр маань гарч ирээд байж хахад дөлгөөн Адиа дараа хүнд мөхчхүү гэд нөгөө эдтэй хэлдэг нь харагдсан. Адиа дараа хүнд мөхчхүү. Адиа дараа хүнд мөхчхүү. Энэ нь нэг хөрхэн санагдсан. Туркийн багаас мөн нэг эрэгтэй нэг эмэгтэй тамирчин гарч ирдэг бол Японы багаас 2 эрэгтэй тамирчин гарч ирсэн хэдий ч тэдний баг нь эвдэрсэн гэдэг шалтгаанаар 40 цагийн дараа дахин баг нь бариулах болсон юм бэлээ. Уг нь реалити шоу дээрээ ингэж зарласан хэдий ч үнэн Японы баг тамирчид нөгөө хоёр улстайгаа хамт барилцсан. Гэтэ хамгийн сүүлд үлдээд гараа тавьсан чинь нэг баг нь унаагүй тэгэхээр баг нь ажиллаагүй буюу алдаа гарсан гэж хүмүүс хараад байгаа. Хэдүүлээ яг энэ талаар удахгүй орох Physical Asia ховж үеийн бичлэгээрээ илүү дэлгэрэнгүй ярих болно. За тэгээд энэхүү тэмцээний үр дүнг танилцуулахад Японы багийн оноо тодорхойгүй Турк улсын хувьд хамгийн түрүүнд буюу 16 минутанд багныг унгаадаг. Туркийн яг тэр эмэгтэй тамирчны хувьд чөлөөт бүхэн тамирчин байсан ба тэрээр маш шазрун яг л хийн гэснээ хийдэг тим тамирчин шиг санагдсан. Тэрээр эмэгтэй тамирчиндаа гуйж байна тэсэрэ гэж зөндөө олон хэлжсэн боловч энэ хоёр маань багнаа унгаасан байгаа. Учир нь эрэгтэй тамирчин нь тохоондоо 2 удаа хагалгаанд орж байсан. Тэгээд бас яг энэ үеэр нь
түүний нурууны шүрмсэн татад байсан гинэ. Тэгэхээр бүр яалтчгүй унгаахгүй байхын аргагүй байсан байгааз Турк улсын хувьд гişүүдээ буруу хуваарсан юм шиг санагдсан. Тохон гэмтэлтэй хүнийг юмд оруулсан гэхээр яалтчгүй ингээд аргагүй л байсан юм шиг бол санагцсан. Ингээд 40 минут айл хэдийн гарсны дараа Монголын баг тамирчид багнаа унгаадаг. Манай хоёр бол 6 улсынхаа хамгийн хүчтэй, гол нь хамгийн төвчээртэй байж чадсан. Учир нь яг 6 улсын нийт оноонуудыг ингээд харьцуулсан зураг байсан штэ. Тэн дээр манай хоёрын тэр төвшөнд хүрэх тийм удаа ингээд төвчөр гаргасан баг тамирчид бол байгаагүй. Тэгэхээр үнэхээр мундаг байгаад энэ төсвөр төвчөрийн даалгавар төрч Адя инх хориглыг хурцлж ахаа хоёлаа сэтгэлийн хүчээр даван штэ гэд хамтдаа маш гоё зүтгэж чадсан байгаа. Баха сэтгэлийн хүчээр л давна штэ. Ингээд 3 дахь буюу Осноос зүүгдэх даалгавар дээр Туркийн багаас эрэгтэй тамирчин, Японы багаас эмэгтэй тамирчин гарч ирсэн бол манай Монголын багаас лавг очир маань гарч ирсэн байгаа. Энэ бол яалтчгүй лавг очрын үзүүлбэр байсан. Хүн тэгээд үнэхээр чаддаг зүйлээ хийх ямар гоё харагддаг бэлээ. Түүнийг энэ даалгавар дээр бүр тодоос тод харуулж чадсан. Ингээд даалгавар эхэлдэг. Тэгсэн чинь Японы тамирчин Монголын акробатчин зүгдэх тал дээр сайн байх нь ойлгомжтой. Тиймээс түүний дураа гэж боцоон гэж хэлсэн бэлээ. Тэгээд л яг Япон болон Туркийн багуудын гишүүд хоёулаа лавг очрыг ямар байрлал авна яг л түүнийг нь дуурайж байсан. Ингээд нөгөө хоёр нь дуурайгаад байсан чинь лавг очр инээгээд бас үнэхээр өөртөө ихтэй байгаа нь харагддаг. Тэмцээн эхэлснээс хойш 20 минут өнгөрсний дараа оролцогчдын нэг гарыг нь тавилдаг. Дараа нь 40 минут хүрэхэд солбсон хөлнүүдийг нь салгуулдаг. Даалгаврын 46 минут дээр Японы тамирчин Нонока хамгийн түрүүнд тэнцвэрээ ололгүй ундаг ба хоёр эрэгтэй тамирчид үлддэг. Энэ үеэр ч мөн Туркийн тамирчин лавг очрыг яг дуурайж байсан. Ингээд тэмцээн гэлснээс хойш 1 цаг 50 минут болсны дараа Туркийн тамирчин 2 гараараа цагиргаас бариад тэмцээний дөрмийг зөрчсөнгээд ялагддаг. Иймээс лавг очр маань бүтэн 3 оноогоо авч чадсан. Хамгийн сүүлийн 4 дахь буюу ачаа шидэх тэмцээн дээр 3 улсын 3 эрэгтэй тамирчид гарч ирсэн. Мэдээж 3 улсын оролцогчдоос хамгийн сүүлдүүлсэн гарч ирээгүй байсан нэг оролцогчид гарч ирдэг ба Монгол улсыг төлөөлж улсын арслан Орхонбаяр гарч ирдэг. Хамгийн эхлээд 14 кг-ийн ачааг 30 секундын дотор айлын харшлага дагуулах ёстой. 3 улсын оролцогчид асуудалгүй шийддэг ба 20 дахь тойрог дээр ачааны жинг 16 кг болгож нэмдэг. Энэ үеэр Орхонбаярыг шийдэх үеэр манай багийн бусад гишүүд янзын гэдэл орилдог. Тэгсэн чинь Японы тамирчид үүнийг сонсоод дуурайж хэлдэг. Энэ нь маш хөөрхөн харагдчихсэн. Ингээд 50 дахь тойрог дээр ачааны жинг 18 кг болгож нэмдэг. Энэ үеэр Туркийн тамирчин нэлээд хэцүүдэж байгаа нь харагддаг бол Монгол болон Японы тамирчдын хувьд сайн шидэж байгаа нь харагдсан. Япон улсын ачаа шиддэг тамирчин бол бас л хүчтэй мундаг тамирчин байсан. Ингээд 100 дахь тойрог дээр шидэх хугацааг багасгаж 15 секунд болгодог. Дараа нь 150 дахь тойрог дээр ачааны жинг 20 кг болгосон. Өмнөх 3 улсын тамирчид 150 тойрог хүрээгүй дуусгаж байсан бол энэ удаагийн 3 улсын тамирчид 150 тойрог хүрсэн байгаа. Тэгэхээр энэ тамирчид илүү хүчтэй мундаг байсан гэдгийг нь харж болно. Ингээд Туркийн тамирчин алдаж энэ даалгавар дээр хамгийн бага буюу 1 оног авдаг. Эдгээр даалгаврууд дууссаны дараа Японы багийн баган тогтох даалгаврын зураг авалтыг дахин хийсэн юм байна лээ. Мөн саяны хамгийн сүүлийн үе бол Япон болон Туркийн багуудын хувьд алдаж болохгүй үе байсан. Яагаад гэвэл аль хоцсон реалити шоу үргэлжлүүлэн хожигдсан баг нь гэртээ харих байсан. Ингээд 4 үеийн нийт оноогоор манай Монголын баг тамирчид хамгийн өндөр оноог авч харин Турк багийн тамирчид өөрсдийн бихтэй баримтлуудаа зохиж хаглан гэртээ харьсан байдаг. Дараагийн даалгавар эхлэхээс өмнө мөн 2 сонирхолтой жижигхэн тэмцээнийг зохиодог. Энэхүү жижигхэн тэмцээнийхээ өмнө мөн багийн гишүүдээс нэгэн эсрэг нэг үзүүл хинтээ тарахыг хүсгүй вэ гэдэг асуултыг асуусан юм байна лээ. Тэгсэн чинь дийлэх оролцогчид Австралийн тамирчин Эдитийг тарахыг хүсгүй байна гэж хариулсан байсан. Тэрээр яалтчгүй том биетэй маш хүчтэй оролцогч. Тэгсэн чинь энэ хариуг сонссон Орхонбаяр хүмүүс яагаад энэс айгаад байгаа юм бол би бүр гайхчлаа гэж хэлсэн байна лээ. Яагаад айгаад байгаа бол хүмүүсээр энэс би гайх. Ингээд эхний хөгжилтэй тэмцээн болдог ба нэгэн эсрэг нэг гар барилтаа болдог. Үүн нь улс төс бүрээс 2 эрэгтэй тамирчдыг оруулж 2 зоонд хуваагаад гар барилтаа болсон. Гэхдээ гар барилтаа нь ширээн дээр ч юм уу, тавцан дээр ч юм уу болоогүй бүгдээрээ зогсож байгаад барилддаг байгаа. Эхлээд A зооны барилтаа болдог ба хамгийн түрүүнд Австралийн тамирчин Эдигийн эсрэг Солонгосын тамирчин Минжээ гардаг. За энэ хоёрын тулаан бол үргэлжилж байгаад Эдигийн хожлоор дуустдаг. Дараа нь Орхонбаярын эсрэг Японы тамирчин гардаг ба Орхонбаярын ялтаар дуустдаг. Ингээд ялсан 2 тамирчин буюу
Орхон баяр Эди хоёр хүч үзэж Эди ялдаг. Ингээд бие зооны байралтан эхэлдэг ба хамгийн түрүүнд Австралийн тамирчны эсрэг Солонгосын тамирчин хоорондоо байрлаж Солонгосын тамирчин Амоти ялдаг. Тэрээр яг хүчээрээ биш Амотиг гяс сэргэлэнтэй л ялцдаг. Дараагийн тамирчин нь Японы багийн ахлагчийн эсрэг манай их хоргол гардаг ба энэ хоёрын байралтаа нэлээд удаан үргэлжилж Японы тамирчны ялтаар дуусдаг. Ингээд хоёр ялсан тамирчид хоорондоо байрлаж Японы багийн ахлагчийн ялтаар дууссан. Хамгийн сүүлийн гар байралтаа нь хоёр зооны ялагчдын дунд болсон ба мэдээж Эди ялдаг. Эди бол үнэхээр л хүчтэй юм байна лээ. Энэ үеэр доороосоо хадуулчихсан юм шиг л ерөөсөө хөдлөхгүй байгаа нь харагдсан. Тэгэхээр хүмүүсийн Эдигээс айгаад байна гэдэг нь үнэн байгаад дараагийн хөгжөөнд тоглоом нь хин нь хамгийн өндөр өсрөх вэ гэдгийг шалгадаг. Улс бүрээс нэг тамирчид гарч ирдэг ба бүгд эрэгтэй тамирчид гарч ирсэн байсан. Манай Монголын багаас 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн тамирчин төлгөөн оролцдог. Эхлээд тэдний 3 м өсрүүлэхэд багийн гишүүд бүгдээрээ амжилттайгаар хүрч чаддаг бол дараагийн үедээр 3 м 20 см болгон өндөрлөж өсрүүлэхэд зөвхөн Австралийн багийн тамирчин хүрч чаддаг. Тиймээс хоёр хөгжөөнд тэмцээн дээр хоёулан дээр нь Австралийн баг тамирчид ялсан байгаа. Тэгэхээр тэдний хэр хүчтэй оролцогч вэ гэдгийг үүнээс харж болно. За үүнээс гадна тэднэр ч гэсэн бид нар бол ийм хүчтэй шүү гэдгээ харуулж байгаа юм шиг л яг бусд руугаа хараад инээж байгаа нь харагдсан. Мөн энэ хөгжөөнд тэмцээнүүд нь яалтчгүй дөрвөн улсын оролцогчдыг хөгжөөж бүгдээрээ энийгээд л уур амьсгал нь үнэхээр гоё байгаа нь харагдсан. За ингээд үүний араас дараагийн даалгавартаа ордог. Энэхүү даалгавар нь 2 үе шаттай ба эхний үе дотроо мөн 2 раундтай. Даалгаврын эхний үе буюу 2 раунд дээр амжилттай оролцож ялж чадсан цоор ганц баг 2 дахь үе рүү орохгүйгээр шууд дараагийн даалгавар руу орох эрхийг авна. Харин хожигдсон 3 баг 2 дахь үеийг үргэлжлүүлж ялагдсан нэг баг нь реалити шоугаа орхино. Ингээд даалгавар биелүүлэх танхимд ороход мөн л танхим гэрэлтүүлгээ маш гайхалтайгаар зассан байсан. Тус өрөөнд 4 зам байх ба 4 зам дээр 4 улсын оролцогчид бүхэ олз дээш доош нь хөдлөх тэмцээн байсан. Үүнд мэдээж хамгийн өндөр анаг авсан баг хожин мөн тус даалгаварт баг бүрээс 3 гишүүн ээлжлэн бүхэ байдлаар олзыг хөдлөх ёстой ба ялж чадаагүй багийн гишүүд дараагийн даалгавар юу гэдгийг мэдэхгүйгээр оролцох ёстой. Тиймээс багуудын хувьд стратеги хин хизээ гарах уу гэдгээ бодолцох нь маш чухал байсан. Ингээд багийн гишүүд ярилцсны эцэст олс хөдлөх тэмцээний оролцогчид гарч ирдэг ба Япон болон Австралийн багууд хамгийн хүчтэй гэж бодсон 3 эрчүүдийг гаргасан. Энэ нь мэдээж энэ үедэр хожоод дараагийн үед оролцохгүй гэсэн тактик байв. Харин Монгол болон Солонгос улсын хувьд дараагийн даалгавраа мэдэхгүйч хүчээ нөөх ёстой гэдэг тактикаар бүх хүчтэй тамирчдаа гаргаагүй. Солонгос улсын хувьд 3 эрэгтэй тамирчин авч үлдсэн бол Монгол улсын хувьд Орхон баяр маань 2 эмэгтэй тамирчинтайгаа үлдсэн байгаа. Үүн дээр хүмүүс солонгосчууд санаатай энэ даалгавраа өөрсдөө мэдэж байсан гих мэт ховч үеийг мөн гаргасан. Ингээд тэмцээн эхэлдэг ба мөн энэ даалгавар нь маш их төсөөр гарын хүч шаардах тийм даалгавар байсан. Тус даалгаврын үеуд нь 5 минут үргэлжлэх ба баг бүрийн 3 гишүүд 1 минутаар ээлжлэн олсоо хөдлөх ёстой. Ингээд үр дүнг танилцуулахад эхний раундыг нэгт орсон баг нь 1336 удаа олсыг хөдлөсөн Австралийн баг тамирчид байсан. Хоёрт 1194 удаа хөдлөсөн Японы баг тамирчид, гуравт 1143 удаа хөдлөсөн Монголын баг тамирчид орсон бол дөрөвт 763 удаа хөдлөсөн Солонгосын баг тамирчид байсан. Солонгос улсын хувьд тэд энэ тэмцээн дээр нэг эрэгтэй, 2 эмэгтэй тамирчнаар гаргасан байгаа. Тиймээс яалтчгүй илт баг байгааг нь харж болно. Ингээд 2 дахь раунд дээр эхний 2-т орсон багууд буюу Япон, Австралийн багууд дахин өрсөлдөж яг эцсийн байдлаар шилдэгээ шалгаруулсан ба үр дүнд нь олсыг 1116 удаа хөдлөж чадсан Японы баг ялтыг байгуулж шууд дараагийн тэмцээнд оролцох эрхээ авч чаддаг. Энэ уралдаан дээр Австралийн багийн тамирчид эхлээд олсоо маш хүчтэй хөдлөж байгаад төгсгөлтөнд цаад удаашрч байсан бол Японы баг огт яарахгүйгээр мөн удаашрахгүйгээр жигд хурцтай байж чадсан учраас ялч чадсан гэж харсан. Энэ үр дүн нь мэдээж оролцогчдыг гайхшруулсан, мөн Австралийн баг хэцүүдэж байгаа нь харагдсан. Ингээд даалгаврын 2 дахь үе рүү ялагдсан 3 баг орох ба багийн ахлагчид хайрцагт байрлах гав гинжиг авч даалгавар эхэлдэг. Энэ хэсгийн гэрэлтүүлэг, талбай, зураг авалт гэх мэт бүр маш гоё хийсэн байлээ. Үзэж байгаа бид нар ч хүртэл бүр вау гэмээр харагдчихсан.
Тус даалгавар нь 1200 кг жинтэй төмөр бөмбөлгнүүдийг 100 тойрог чирч уралдах даалгавар бөгөөд хамгийн гол нь энэ даалгаврыг биелүүлэх оролцогчид нь нэгдүгээр үе дээр оролцоогүй буюу бусад үлдсэн гишүүд орох ёстой байсан. Ингээд Австралийн баг үнэхээр хэцүүдэж байгаа нь бол шууд мэдгцэн. Тэдний царайны хувирал байж байгаа байдлаас нь бол харагдчихсэн. Учир нь тэд эхний үе дээр илүү жинтэй хүчтэй тамирчтай гаргасан ба энэ үе дээр 2 эмэгтэй, 1 эрэгтэй тамирч нь үлдсэн байсан. Гэтэ тэр эрэгтэй тамирч нь бас ийм хүний өрөөлтийнх биш, гүйдэг, харайдаг, тим спортын тамирчин байсан. Гэхдээ бас мэдээж Монголын маань баг тамирчид ч гэсэн 1 эрэгтэй болон 2 эмэгтэй тамирчид маань орохоор болсон. За ингээд Netflix-д орсон 9-р дугаар ингэж дуустдаг. Тиймээс үргэлжлэлэг хэдүүлээ дараагийн бичлэг дээр ярьж өгнө. Энэ хүртэл бичлэгээ үзсэн та нартай маш их баярлалаа. Хэрвээ та нарт маань таалагдсан бол лайка дараарай. За тэгээд subscribe дараагүй хүмүүсээ бол дараарай манайхаа. Тэгээд энэ талдаа Facebook пэйж оруулъя. Энэ талдаа Instagram оруулъя. Та хэд маань орж дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.